Сайн бацхан уус олд байна. U Academy-ийн шатрын 1-р төвчний хичээлд автаа морилно. Энэ хичээл дээр шатрын дүрсүүд нөгөө талын шатрын дүрсүүдээ хэрхэн дайрч товтолж тэгээ мөн улмаар одоо барьж иддгийг сурцгаая. Энэ хичээлийг ойлгохын тулд өмнөх хичээл дээр үтсэн нүүдлүүдийг сайн ойлгосон байх хэрэгтэй. За тэгээд тэрийг үзээгвэл эргэж очиж тэрийг үзээрэй. Шатарт хүнээс бусд бүх дүрсүүд нүүдлийнхаа дагуу барьж иддэг. За барьж идэхээс юу ч гэсэн түүнээс өмнө довтлох гэдгийг зарчмыг харъя. За энэ үрэг дээр цагаан тэрэг хар тиймэрүү хартсан байна тий. За хартсан байна, эсвэл дайрч байна тийм үү, довтолж байна. За тиймээс одоо яг энэ нүүдлийнхаа дагуу барьж идэж болох нь тийм үү. Ингээд барьж идэж болно. За яаж нүүж вэ? Яг тэр нүүдлийнхаа дагуу барьж иддэг. Тэмээ муу ялгаагүй хүнээс бусад одоо бүх дүрсүүд өөрийн нүүдлийн дагуу иддэг гэсэн тийм. За энэ тэмээ цагаан буудлын тэмээ чи яаж нүүх вэ? Ингэж нүүж болно тийм. За тэгээ замдан дээр цагаан морь байна. Тийм учраас тэр цагаан морилуу дайрч байна гэсэн үг, довтолж байна. Тийм учраас энэ хар тэмээ цагаан морийг идэж болж байна гэсэн үг. Ингээ барьж идчихэж байгаа. За тэгээ идүүлсэн дүрсүүд тоглоомоос хасагдана. Дахиж оролцохгүй тоглоомд дуустал оролцохгүй. За тэмээ энэ. За энэ диаграм дээр хоёр тэмээ бие биенийгээ идэж болно тийм үү? Ягаад гэвэл бие биенээ руугаа довтолцсон байна. Тэгээд одоо хинний ихэлж нүн. Тэгээд тэр нь одоо хамгийн түрүүнд идэх боломжтой байгаа. Энэ тэмээ жишээл яаж нөхөх вүлээ? Бүх боломжит нүүдлүүд нь хийнэ тий. За хар тэмээ бас ингэж нүүж болно, эсвэл ингэж нүүж болно тийм ээ. За тэгээд аль нь ч одоо аль алиныгаа идэх боломжтой. За өөр идэлтийн талаар одоо өөр нэг заалт юу вэ гэхээр заавал идэх албагүй. Гэхдээ бас идэхэд бас тодорхой хэдэн дүрэн байдаг. Тэдгээр дүрмийн нэг нь юу гэдэг вэ гэхээр за энэ өргөийг юуч гэсэн харъя. За энэ цагаан тэрэг мэдээж нэг шугамд хоёлаа нэг шугамд нь байна тий. Хоёлаа тэрэгний хөлд. Гэхдээ энэ тэрэг энэ тохиолдолд зөвхөн хар морилуу дайрч байна гэж хэлнэ. Хар тэмээрүү дайрч байна гэж хэлэхгүй. Ягаад гэвэл замд нь юм тэгэлцсэн. Замд нь юм байгаа учраас тийм үү. Тэгэхээр энэ тохиолдолд зөвхөн хар морилуу дайрч байна. Тэгээд хар морийг идэх боломжтой байна гэж хэлнэ. За хажууд нь бас арай өөрөөр харъя. За энэ тохиолдолд мөн адил одоо хар тэмээрүү дайрч байна гэж хэлэхгүй. Хар тэмээрүү дайраагүй байна. За тэрнээс гадна бас өөрийн өнгийн одоо дүрс замд нь байна тийм үү. За тэгээ тийм учраас одоо өөрийн дүрсийг одоо нэвт ингэж идэх боломжгүй. За тэрнээс гадна энэ тэрэгчин давж иддэггүй юу тийм ээ. Тэрийг санаарай. Давж иддэггүй дүрс. Давж иддэг чинь ганц морь шүү дээ тий. За энэ дүрмийг бас санаарай. Нэвт одоо иднэ гэж байхгүй. Өөрийн дүрсийг эсвэл айлын дүрсийг одоо нэвтэлж иднэ гэж байхгүй. Тэрэг. Морь хэрхэн идгийг харцгаая. За морь бол ганц давж нүүдэг дүрс гэж өмнө хэлжсэн тий. За тэгээ тэрнийхээ дагуу бас цорын ганц одоо давж идэх чадвартай цорын ганц дүрс. За энэ үрэг дээр жишээлбэл ингээд хүрээлүүлсэн байна тий. Өөр одоо дүрс байсан бол хөдөлгөөнгүй болцсон байх нь шүү дээ тийм ээ. Хөдөлж чадахгүй, идэж чадахгүй. Харин морь өөр хэрэг. Морь давж нүүж болно гэсэн шүү дээ тийм. Давж нүүж болох юм чинь бас эдгээр одоо 3 хар дүрсийг алين чамаагүй идэх боломжтой шүү дээ тийм. Гурвуулангийн идэх боломжтой. За ингээл даваал идчихнэ гэсэн үг.
өөрийн ч вэ, айлын ч дүрс вэ хамаагүй. Ингээл даваа идчихнэ. За ингэж давж үсэрдэг гэдэг нь маш чухал байгаа шүү. За бас зарим анхаас сурагчд бас үсэрдэг гэдэг зарчмыг ойлгохгүй байж магадгүй. Үсэрнэ. За айлын дүрсийг давталж дайрж байхдаа бас нэг юм анхаарах хэрэгтэй. За энэ бэрсээр тэгэхээр тэр тэрглүү дайрах хэрэгтэй байна тий. За тэгэхээр хэрхэн яаж дайрахаа бас бодолцох хэрэгтэй. За бэрсийг жишээлбэл A3 руу авчирч болно тий. Тэгснээр ерөнхийдөө бол одоо тэрглүү A8 дээр байгаа тэрглүү одоо давталж болж штэ тий. За тэгэхээр энэ нэг асуудал та. Ямар асуудал вэ гэхээр одоо бас тэрэгний дайралтанд өртсөн байгааз. Тэгэхээр B3-аас A3 руу нүүчих юм бол дараагийн нүүдлэр өөрөө идүүлчих юм аюултай. Тэгэхээр саяны бэрс яаж нүвэл одоо аюулгүй байдлаар одоо довтолж болохоор байна. За энэ олон боломж байна тий. Нэг нь B7 руу нүгээд тэгээ дараагийн одоо нүдлэрээ одоо яаж ч тий идэж болохоор байна. Ингэж нэг дайрж болж байна. Эсвэл D5 руу нүгээд D5 руу нүгэхээр шууд довтолж байна тийм үү. Тэгээ дараагийн нүдлэрээ идэх боломжтой. За гол нь энэ D5 эсвэл B7 дээр очсноороо өөрөө аюулгүй байдлаас дайрч байгаа тийм ээ. Өөрөө ямар нэг идүүлэх аюул байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө яаж одоо айлын дүрсүүд рүү дайрч товтлмоор тэрийг бас бодолцох хэрэгтэй байгаа шүү. За тэгээ сүүлийн үзэх диаграм. За энэ дээр тэмээгээрээ ерөнхийдөө бол харын тэргийг идэхээр одоо дайрах хэрэгтэй байна, товтлох хэрэгтэй байна. За ямар агаар дайрч болохоор байна. За мэдээж энд авчираад тэгээ дараа нь ингэж тэмээгээ C6 дараа нь D7 гэж идэж болохоор байна тийм үү. Эсвэл тэмээгээ G4 тэгээд D7 гэж идэж болохоор байна. Тэ энэ хоёр зам. Гэхдээ аль нь илүү зөв байна? Ингээ нүчлэг гэж үү тийм үү. C6. Ингээ нүчвэл яах вэ? Тэгэх юм бол айлын морь идчих нь байна. За тэгэхээр идүүлмэр байна тийм учраас G4 рүү нүгээд дараа нь одоо G4 рүү нүүж одоо халтах нь довтлох нь зүйтэй байгааз. За тэгээд ерөнхийдөө яаж довтлохоо би түрүүн бас тав гэдэг бодолцоорой гэж хэлсэн тий. Тэгэхээр ийм шалтгаанаас болцох хэрэгтэй байх нь. Энэ хичээл дээр тэгэхээр хэдүүлээ айл дүрсэн тий бүх дүрсүүд хэрхэн яаж довтолж халддгийг одоо дайрдгийг үзлээ. Ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За дараагийн хичээл хүртэл түр баяр та.